шүлэгдэх бураны шашны тухай ойлголт Мойс Hummerling One Shalgarin PhD Doctor Pedapel За сайн байна. Моохонд өдрийн мэндийг дэвшүүлье. За миний энэ удаагийн сэдэв бол дарга хамгаалтын дууны шүлэгдэх бурхны шашны тухай ойлголт. За Монголын олон улс орны бүлгүүд эрхлэх аж ахуй, амьдрах орчин, байгалийн тогтоц, уур амьсгал, хил аяллаас шалтгаалаад өөрийн дуулах арга барилтай төдийгүй тухайн нутагт дуучин бүрийн дуулах арга барил гэсэн өөрийн онцлогтой мөрөлдөн зохицуулсан байдаг. За үүний зэрэгцээ нийгэм цаг үеийн байдалч дууны утга агуулгад тодорхой нөлөө үзүүлсэн байдаг. Тухайлбал 16-аас 19-р зууны үед буддын шашны хожууд ирэлт Монголд нэлээд хүчтэй дэлгэрсэн. За түүнтэй холбоотой үзэл баримтлал үг хэллэгүүд мөртийн дууны шүлэг дотроос нэлээдгүй орж ирсэн байна. За мөн 20-р зуунд социалист нийгмийн үзэл баримтлал түүнтэй холбоотой үг хэллэгч гэсэн мөртийн дууны шүлэгт нэвтэрсэн байдаг. За тиймээс бид одоо энэ удаа дарга мөртийн дууны шүлэгдэх бурхны шашны холбогдлолтой үгсийн утга агуулгыг тодруулахыг зорьсон. За ингэхдээ бол бид нар энэ удаагийн олон улсын уралдааны өдөртөмжид дурддагдсан 15 дууны шүлгийн жишээнээр авч үзсэн байгаа. За Монгол уртын дууны шүлгийн олон хувилбарыг бүртгэсэн, эмхтгсэн гадаад дотоодын олон эрдэмтэд байгаа. Тухайлбал Дорж дуугийн уртын дуу, за Самбилдын дуу, Яцгаа Уцгая нарын Монгол ардын уртын дуу зэрэг бүтээлүүдийг дурдж болно. За эдгээр одоо бүтээлүүд бол уртын дууны шүлэг аялгыг эмхтгэн тайлбарсалд дагалдуулсан хойштын одоо уртын дуу судлаачдын үндсэн гол одоо гарын агуулгуудыг нэг болсон гэж ингэж хэлж болно. За үүний зэрэгтээ нутаг бүрийн онцлогтой үг хэллэг, шүлэг аялгыг бүхий дуу аялгуудыг эмхтгэх, хээрийн шинжилгээ хийх, за урд өмнөх ном бүтээлүүдэд байгаагүй үг, шүлгийн хөлбөрүүдийг тэмдэглэж авах зэрэгээр аяжуулсан ийм баримтууд бас байна. За үүний нэг жишээ нь бол Чимцэймон жаахан шар буюу дарга үзэмчин ардын урт богино дууны төвөр гэмэх энэ бүтээл. За энэ нутаг урт хөлбөрлөн дэлгэрч байсан дуунуудын шүлэг аялгыг наривчлан судлах нь тухайн цаг үеийн байдал, хүмүүсийн итгэл үнэмшил, сэтгэлгээг тодруулахад нэгэн одоо чухал арга зам мөн юм аа гэж ингэж үзэж. За ер нь бол уртын дууны олон эмхтгэл ном тохиомлууд бий. Уртын дууны шүлгийг эмхтгсэн. Гэхдээ үндсэн гол одоо судлаачдын гол баримтг нь бол Самбилдын дуу, Яцгаа Уцгая нарын болон Доржлагын уртын дууны эмхтгэл байдаг. За энэ эмхтгэлүүд бол өмнөх одоо дууны гар бичмэлүүд, за аман зохиолын, уран зохиолын олон ном зохиолуудыг их хэрэглэгдэхүүнээр болгож одоо гаргасан байдаг учраас нэлээд гол суурь ийм бүтээл гэж ингэж ойлгож байна. За дараа энэ номнуудаас хойш бол бас нэлээд олон уртын дууны эмхтгэлүүд гарсан. Гэхдээ энэ уртын дууны эмхтгэлүүд бол энэ уг сурвалжууд дээр тулгуурлаж яваад байгаа учраас өнөөдрийн энэ удаагийн одоо илтгэлийн үндсэн голыг хэрэглэгдэхүүнээр бол энэ хоёр дээрээс нь нэмээд Чимцэймон дарган уртын дууны шүлэгдэх онцлог бүхий энэ одоо эмхтгэлүүдийн үндсэн хэрэглэгдэхүүнээ олгож сонгосон байгаа. За дууны шүлэг бол тухайн дууны утга агуулгыг бүрэлдүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэж хэлж болно. За дууны үг, шүлэг, түүний утга агуулга ямар байхаас хамаарат уг дууг хэрхэн дуулж, яаж илэрхийлэх нь тодорхой болно. За тиймээс дууны шүлэгдэх үг бүрийн утга агуулгыг сайтар судалж, хэрхэн илэрхийлэхийг мэдсэн байх нь дуучин хүний гүйцэтгэл зорилттой эрхэм чанарыг яах аргагүй. За энэ тухай бол сайжруулалт гомгажилсан хөгжмийн шаштар гэдэг бүтээлдээ 3 анс гэдэг ийм ойлголтоор тэмдэглэж өгсөн байдаг. За тэр 3 анс гэдэг ойлголт нь бол цагийн анс, судалсны анс, самбааны анс гэсэн ийм 3 ойлголт байдаг. За энэ 3 ойлголтын судалсны анс хэмээх нь бол энэ уртын дууны утга агуулгатай холбоотой энэ хэсэгтээ уялдаатай гарч ирж байна гэж ингэж хэлж байна. За мөн дууны шүлэг нь нутаг бүрийн хэл, соёл, аж ахуй онцлог, нийгэм цаг үеийн өөрчлөлт, шинжилэлт, гадны соёлын нөлөөгөөр өөрчлөгдөн хувилбарлах шинжтэй байдаг бөгөөд
үүнээс шалтгаалаад дуулах арга барил ч гэсэн өөрчлөгдөх нь бий. За бид бол энэ удаа энэ будын шний хажуу дэлгэрэлт дараагийн мөртөө дууны шүлэгт хэрхэн нөлөөлснийг за энэ уралдааны өдөртөмжид байгаа 15 дууны жишээнээр авч үзнэ гэж одоо түрүү хэлсэн. За үүний өмнө бол нэг онцлог зүйлийг хэлж тэмдэглэсэн бичсэн байдаг нь бол хөгжмийн шашнаар за ер нь бол энэ хамтарсан хөгжим гэж хүмүүсийн хэлдэг ярьдаг ерөөсөө хүний нүгэлгүй хэрэгттэй холбоотой үүсэж байгаа бүх дуу аваач нэ бол нутаг нутгийн дээрээс нь бүр наривчлах бол хүн болгоны өөрийн гэсэн онцлогтой ийм ялгаанууд гарах нь бол дамжиггүй гэж ингэж хэлсэн байдаг. За тэр шалтгаануудаа тэр одоо бол үндслүүдээ юу гэж тайлбарласан байдаг вэ гэхээр нэгдүгээрт бол тэр хэлний ялгаагаар гардаг юм аа гэж. Хэлний ялгаа. Монгол хэл, Япон хэл, Хятад хэл, Солонгос хэл, Орос хэл гэх мэт хэл болгон өөрийн гэсэн авиатай, аялахтай, хэмнэлтэй байдаг. Хоёрдугаарт нь орны ялгаа гаргаж. Газар орон байрлал, цагуурын нөхцөл байдлаас шалтгаалаад дуу аялал угаасаа өөр байдаг гэж. Гуравдугаарт нь бол хүйсийн ялгаа. За наад зах нь эрэгтэй хүмүүсийн дуу хоолой арай бүдүүн байдаг ч юм уу, эмэгтэй хүмүүсийн дуу хоолой нарийн байдаг ч юм уу гэдэг хүйсийн ялгаа гаргадаг. За дараад нь бол насны ялгаа гаргадаг. Бага настай ачир хүүхдүүдийн дуу хоолой нэг өөр, идэр настай хүмүүсийн дуу хоолой нэг өөр, за өтөл настай болоод ирэхээр арай нэг өөр гэдэг ч юм уу. Ийм одоо үндэслүүдийг тавьж өгсөн байдаг. За тавдугаарт нь тухайн хүмүүсийн эргэлж байгаа аж ахуй, соёлын орчин нөхцөл, за тэгэрч бүгд идэж байгаа эдийн ундаатай холбоотой, эргэлж байгаа ажил хөдөлмөртэй холбоотой гэж. Тэгэхээр ийм олон хүчин зүйлүүдийн улмаас угаасаа дуу аялал буюу ер нь бидний нэрлэдэг байна. Богино дуу байна уу, урт дуу байна уу, хөөмий байна уу, ер нь дуулах урлагтай холбоотой бүх зүйл маань хувь хүн болгоны өөрийн гэсэн онцлогтой юм ялгаатай байдаг юм аа гэдэг ийм үндслийг хөгжмийн шилжилтээр бол тэмдэглэж өгсөн байдаг. За одоо энэ 15 дугаар шүлэг тус бүр дээр нь ямархуу байдлаар одоо будын шний холбогдлолтой үг хэллэг орсныг авч үзье. За энэ 15 дуу маань бол Баян бараг, Ганган уурын галуу, Жаахан шарга, Жавхлан сүрэг, Жорооны жороо, Магнаа түргэн, Нарийн шарга, Сүмбэр алтан овоо, Дороо бань, Түмэн их, Үзүүн алаг шаалцгаа, Цэвцгэр урдан шарга, Цэвцэг торны үнхээр, Цэцэн хааны хөлөг, Ирэх цэлт гэсэн ийм 15 дуу байж. За эдгээр дууны нэрийг энэ жагсаасан дараагаар нь шүлэг тус бүр будын шашны утга агуулга бүхий үг хэллэг байгаа эсэхийг тодруулна. За ингэхдээ зөвхөн будын шашны агуулга бүхий үг хэллэг орсон нүр, бадаг, хувилбарыг одоо сонгож ирсэлцсэнийг та бүхэнд одоо бас дуулахыг. За дараа нь тэдгээр үг хэллэг нь ямархуу одоо утга агуулгатай болохыг одоо товчхон тайлбарлана. За жишээ нь Баян бараг дуун дээр бол жаах үе, дагуулсанхан дагуулсан далхан товн махгал. За угтсанхан утуулн улаан сэхүүс 1000 лангаар майд бурхан бүтээлээ 1000 лангаар ламын зогчд уншууллаа гэсэн ийм одоо бадаг дээр бол будын шний холбогдол үгэлэлгүүд орж ирж байгаа. За энэ дээр ямар үгэлэлгүүдээр ихэд махгал, улаан сэхүүс, майдар, ламын зогчд гэсэн ийм үгэлэлгүүд орж ирж байгаа. За махгал гэдэг маань бол санскритаараа махгал гэж хэлээд байгаа. Бид нар санскритаас нь махгал гэж шууд хэлээд заншилсан. За төвдөр бол гомб, монгол руу орчуулах юм бол итгэл гэсэн утгатай ийм үг. За бэлгва буюу будын шний дөрвөн гол урсгалын нэг болох энэ шарын шашны гол одоо хамгаалагч сэхүүсүүдийн нэг. За улаан сэхүүс бол мөн адилхан 10 ханга буюу догшдын нэг. За майд бурхан бол сайн цагийн мянган бурхтын нэг буюу буддагийн дараа залрах бурхан гэж одоо монголчууд за будын шашны орнд шүтдэг ийм бурхан. За ламын зогчд бол тарны ёсны уншлаг урилгын нарийн зам үйл бөгөөд жилийн дотгорыг арилгаж сансан үнийг сэтгэлжлэн бүтээхэд зориулсан уншдаг ийм тусгай уншлаг. Тэгэхээр энэ уншлаг энэ бурхтын нэр бол энэ шүлгийн утга агуулгатай холбоотойгоор ингэж орж ирсэн байна. Тэгэхээр уугуул яг бүтэн дууны энэ Баян бараг гэдэг дууны үгэн дээр бол энэс арай өөр үг байж байгаа. Бүтэн шашин дэлгэрээд түүнтэй холбоотойгоор иймэрхүү үг хэллэгүүдийг бүтэн дууны утга агуулгатайгаар холбоод уялдуулаад ингэж оруулж ирсэн ийм одоо хувилбарлсан шинж бол дараагийн бүртийн үнээр харагдаж байна гэж ингэж ойлгож байна. За дараа нь Баян бараг дуун дээр бас очрван гэдэг үг орж ирж байгаа. За очрван бол мөн 10 хангалын нэг, санскритаараа важрапханы төвдөөрөө чагнаад орж байгаа. Бид нар бол санскритаас нь ихэвчлэн очрван гэдэг ингээд яриад твшчихсан. Яг монгол хэл рүү хөрвүүлэх юм бол очроо өргөч гэсэн утгатай
ийм үг. За энэ Доржидовгой уртын дуу, Самбилтын дуу, Яцкавская нарын Монгол ардын уртын дуу номуудад Баян бараг гэдэг дууг Борборын Бялцуухай нэртэй бий гэж бас тэмдэглэсэн байгаа. За энэний дагуу хөөгд үзэх юм бол Борборын Бялцуухай дууны 36 төрлөг одоо дээрх сурвалжуудад байна. За энэ сурвалжууд дээр мөн адил одоо Буддын шашны холбогдолтой үгэллүүд гарч ирж байгаа. Жишээ нь худагт, утай, хаян хэрваа гэх мэт. За худагт гэдэг маань бол хоёр янзын утга байж байгаа. Нэгдүгээрт нь Буддын шашны номын ясаар бурхан мөн ховор тэргүүдний алдрын өмнө болон хойно зүг хүндэтгэл. Хоёрдугаар нь шашны номын ясаар тодорч шашны болон хам амьтны тулд сайн үлийг бүтээх эрхэм чанарыг бүрдсэн хувилгаадад далаалан, манчин бов, халахын Жавцан дамбын зарилгаар олгогддог цол байсан. За тэгээд цаашаа үргэлжлүүлж яриад явах юм бол Монголд 13 тамхтай олгогддог байсан гэдэг ингэж явдаг. За утай гэдэг бол газрын нэр байж байгаа. За хаян хэрвээ бол бас бурхны нэр байж байгаа. За дараа нь угтаж авах нөхөр минь бол уран мандшир найдан шүү. Харж авах нөхөр минь бол хатан зоригт гом шүү. Хүлээж авах нөхөр минь бол хүүхэн дээр их хорл шүү. Алсыг заах нөхөр минь бол аврал ихт дамдин халваа шүү. Энэ үйлсээ бодож эрдний намжуур бүтээлээ, хойд үйлсээ бодож хоньсон бодисод бүтээлээ гэх. За бас л Буддын шашны холбогдолтой үгэллүүд энэ дээр нэлээд их гарч ирж байгаа. За мандшир бол оюун ухааны тэтгэгч бурхан гэж монголчууд одоо нэлээд шүтэж дээдэлдэг ийм бурхан. За найдан бол бурхны шашныг сахин гэж ам гарсан 16 архтыг нэрлэдэг. 16 архтыг нэр. За гом бол махгалыг төвдөр хэлж байгаа нэр. За дамдин буюу дамдын янз сандуу гэдэг энэ сахиус бол бас энэ нимава буюу төвдийн тэр дөрвөн бол одоо шашны урсгалын хуучин ёс урсгал гэж хэлдэг. Тэр урсгалаас нь богд цонхоо одоо аваад тэгээд шашны одоо ийм шүтэн бурхан болгож шүтсэн. За тэгээд ялангуяа энэ морьтой холбоотой тийм одоо бурхан байж байгаа. За тэгээд энэ Уммарцаа гэдэг энэ дуудлага үгэллүүд бол энэ бурхантай холбоотойгоор Монголд бас нэлээд дэлгэрсэн байдаг. За бодисатва гэдэг бол бод сэтгэлийг, бодмөрийн зам мөрийг хөөж аваа ийм одоо бодгалыг хэлдэг. За дараа нь ган нуурын галуу гэдэг дуун дээр яг Буддын шашны холбогдолтой үгэллэг бол байхгүй байгаа. За тэгвэл нэг сонирхолтой өгүүлэмж Чимцээ яваан дээр дууны эмхтгэл дээр гарч байгаа. За энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр яруу найрагч Миндо яваа дарин нутгийн нэгэн буянтан бурхны орон үргэл үлдээд ирэхдээ ариун намын аршаанаас бомбон залан авчирч алтан овооны зүүн урд молцог элсний өвөнд булсан нь олон жилийн дараа тэр бомбтой аршаан залсан газар булаг дэлбэрч одоогийн бидний мэдих ган нуур уусан төвхтэй юм нэлээ гэсэн ийм домгийн өгүүлбэрийг ярьж өгсөн. Тэгэхээр энэ ган нуурыг ган мөрөнтэй холбосон ийм сонирхолтой домгийн өгүүлбэр бас байгаа. За энэ бол яг тийм домгийн өгүүлбэр батлагдах хэсэг нь бол одоо эргэлзээтэй. Гэхдээ нэг ийм сонирхолтой домгийн өгүүлбэр бас л Буддын шашны нөлөөтэйгээр орж ирсэн байна. За цаг байгаа учраас гол хэсгүүдийг өгүүлгээд явъя. За дараа жаахан шарга гэдэг дуун дээр лайтай гэсэн үг орж ирж байгаа. За үүлийн лайтай, үүллээ гэх мэтэр хэрэглэж байгаа. За энэ бол хэлний онцлог байдаг. Нэг хэл нөгөө хэлтэй одоо хоршиж хэрэглэгдэх юм уу? Нэг хэлний нөлөө их ороод ирэхээр хоёр хэлний үгийг цуг ашиглаж байгаа. Явандаа аль нь одоо болох үүрэгтэй болж тэр ноцроо явждаг. За тэр нөлөө бол бас энэ дуун дээр харагдаж байгаа. За жорооны жороо гэдэг энэ дууны үгэн дээр далаалам гэсэн үг орж ирж байгаа. За энэ далаалам бол бас монголчуудтай холбоотой. Энэ монголчуудын өгсөн юм цол. За дараа нь нарийн шарга гэдэг дуун дээр зурхаач гэдэг үг бас орж ирж байгаа. За тороо бэд гэдэг дуун дээр бас үйлээ маань бэгдсэн майдэр бурхан. За эдгээр үгүүд бас орж ирж байгаа. За дараа нь бас хувраг, ганжуур, данжуур гэсэн ийм үгэллүүд бас орж ирж байгаа. За дараа нь төмөн их гэдэг дуун дээр энэ ба хойд хоёр явдал. За 10 цагаан буян. За мөн бодмөр гэсэн ийм ойлголтууд бас гарч ирж байгаа. За зэвсгэр хурдан шарга гэдэг дууны үгэн дээр зонхоо гэдэг одоо үг буюу Буддын шашны элэгөө эсний тэргүүлэгчийн үндэслэгчийн нэр явж байгаа. За бусад энэ жавхлан зүрэг, магнаа төргөн
За хүзүү надаг шаазгаа, цэцэг тарны үгээр, эрэг зээлд, за цэцэн хааны хүлэг гих мэт энэ дуунууд дээр бол буддын шашны холбогдолтой үг хэллэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ 15 дууны 8-д нь буддын шашны холбогдолтой үг хэллэгүүд орж ирсэн. За бусад 7-д нь бол буддын шашны холбогдолтой үг хэллэгүүд байхгүй. За эдгээр үгийг ажиглах юм бол нэгдүгээрт махгал, улаан сахиус, очирваа, гомб, дамдин, хаян хэрва, майдар, мансар, найдан, зонхог, бодисатва, дарих зэрэг бурхад 10 хангал, дарих, шарын шний ламар хууруудын нэр байгаа. Хоёрдугаарт бол утаа ганц зэрэг газрын нэр байна. Гуравдугаарт 10 цагаан буюу энэ хойд хоёр бодмөр, зурхаа, үйлдэл зэрэг тодорхой утга бүхий буддын шашны ойлголт байна. Дөрөвдүгээрт худагт, далаалан зэрэг цолууд байна. Тавдугаарт ганжуур, данжуур зэрэг хөлгөн судруудын нэр байна. За 6-дугаарт ламын зөгчд гих уншилгын нэр байна. За эдгээр үг хэллэг ойлголтуудыг дууны утга агуулгахдаа уялдуулж хөлбөрлүүлсэн ийм онцлог бол дараагийн уртын дууны одоо шүлэгт байна. За энэ нэг талаас буддын шашны хожуу дэлгэрэлтийн нөлөө их байсныг нөгөө талаас дууны шүлэг нийгэм цаг үеийн байдалтайгаа уялдан хөлбөрлөн баяжж байдгийг илтгэж байна. За цаашид уртын дууны шүлэг үг тус бүрийн утгыг наривчлан судлах дуугийн тодорхой цаг үеэд хэрхэн хөвсөн өөрчлөгдөж байсныг тодруулах нь чухал бөгөөд угсаатны бүлэг тус бүрээр наривчлан судлах шаардлагатай байна. За мөн дууны шүлэг өөрчлөгдөхийн сацуу аялгау дуулахаар бодлож өөрчлөгдөж байсан эсэхийг наривчлан судлах нь уртын дуу сурах, судлах үйлсэд одоо чухал хувь нэмэр оруулна гэж ингэж бодож байна. За цаг тавчин учраас нэлээд товчлаад ярьлаа. Та бүхэнд баярлалаа. Үнэхээр одоо манай дараагчид бол одоо бурхан намын сүлэг бишрэл ихтэй энэ сайхан авшигтай нутгаа ингээд энэ сайхан сэтгэвдээ илтгэл тавьсан давуу бил доктортой сайн сайхан бүхний хүсэн өрөөё баярлалаа.